За тэгэхээр 110 мянгаар өдөрт 3 хүн аваад 2 сар ажиллах юм бол та нэгдүгээр аппаратынхаа мөнгө ичж байгаа. Хоёрдугаар та 2 сарын турш хүн авсан учраас үр дүнгууд маш их байгаа. Үр дүнг харсан эргэн тойрных маш их байгаа. Тэгэхээр 2 сарын хугацаанд дараа ирэх хүмүүсийн аль хэдийн бэлтчихнэ гэсэн үг. Тэгэхээр таны бизнес маань үр дүнтэй урт хугацааны бизнес болж чадна гэсэн үг. Хэрв та гоо сагны салууны бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа эсвэл аль хэдийн салууны бизнес эрхэлж байгаа бол наашаа түр анхаарлаа хандуулаарай. Би танд нэгэн чухал хэрэгтэй мэдээлэл дамжуулъя. За салууны бизнест хамгийн чухал зүйл юу гэдэг вэ? Маш сайн үр дүн гаргах нь чухал байдаг. Аливаа нэгэн үйлчлүүлэгч танаас салууныг сонголт хийгээд ирээд үйлчлэгээ авлаа гэж бодоход өгсөн үйлчлэгээний үр дүн маань маш сайн өндөр байж дараа ирэх хүсэл эрмэлзлийн төрүүлэх болон эргэн тойрны хүнд сурчилж дараагийн хүнийг танд эрэхт нь туслалцаа болж өгдөг. Тэгэхээр үр дүн сайн гаргахын тулд яах ёстой вэ гэхээр анханасаа салуунд хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээ маш сайн үр дүнтэй бүтээгдэхүүний сонголт хийх. Хоёрдугаар маш сайн үр дүн гаргадаг тоног төхөөрөмжийг зөв сонголт хийх нь чухал. Салууны бизнес эрхлэгчид маань анх гоо сайхны бүтээгдэхүүний сонголт хийх тоног төхөөрөмжийг худалдаж авахдаа хямдхан зардалтай хямдхан бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг сонгох гээд байдаг. Ингээд ирэхээр юу гэсэн үг вэ гэхээр үр дүн муу болчдөг. За үр дүн муу болоод ирэхээр урт хугацааны бизнес үргэлжлэхэд урд нь дампуурахад хүрээдэг гэсэн үг. За энэ тал дээр No Cosmetics нэгэн зөвлөгөө өгөх жишээ нь